За сайн байцгаана энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр юу ярих вэ гэхээр маш олон хүмүүсийн асуудаг нийтлэг ийм асуулт байна. Англи хэл сурахтай холбоотой те. Англи хэл хэрхэн яаж сурж эхлэх вэ гэдэг. Тэгэхээр хүмүүс бол яг юу гэдэг англи хэл цаанаасаа сонирхолтой хүн ч юм уу те. Ингээл банк хичээлээ гээл дорхноос хайждаг. Би ерөөс эхлэхээр юу гэдэг 1-2 хоноод 7 хоноод 2-7 хоноод тэрийг хайчаад байна. Яаж эхлэх вэ? Юунаас эхлэх вэ гэж асуудаг. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та хэдэд юу гэдэг арай нэг эхлэх гэдгийг өөр өнцгөөс харах боломжийг олгоод тэгснээрээ та магадгүй дараагийн оролдлого чи амжилттай болно гэж найдаж байна. За ингээд өнөөдрийнхээ бичлэгт орцгоё. Англи хэл сурж эхлэх гэдэг чинь өөрөө харах өнцгөө өөрчлөхөөс эхэлж байгаа. За тэгэхээр нэгдүгüүрт нь бол бид нар бодит хүлээлттэй авах хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхээр юу гэдэг нэг газ нэг 2 сар нүдэл те англи хэлийнхаа нэг төвшинг ахиулчих юмсан IELTS TOEFL-ийн шалгалт өгчих юмсан гэж бодоод байдаг. Гэтэ англи хэл гэдэг чинь өөрөө урт хугацааны зүйл. Тэгэхээр энийг нэгдүгээрт өөрөө ойлгох хэрэгтэй. За би урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна. Би 1-2 сарын дотор юу гэдэг юугүй англи хэлээ сайжруулж чадахгүй юм байна. Тэгэхээр юу гэж бодох хэрэгтэй вэ гэхээр англи хэл урт хугацааных. Тэгэхээр би өдөр тутмынхаа үйл хийж байгаа зүйлд англи хэлийг холбоод тэгээд энэ урт хугацаанд надад үр дүн авчрах юм байна гэдгийг нэгдүгээрт ойлгож авах хэрэгтэй. Хоёрдугаарт юу гэдэг та ингээд төлөвлөгөө гаргалаа те өдөрт би 10 үг 20 үг зээжлэн ийм дүрм хийн гэд төлөвлөжлөө гэж бодъё. Гэхдээ бодит амьдрал дээр яадгүй гэхээр та өдөр бүр тэрийгэ дагаж хийжээж чадахгүй. Аль нэг өдөр танд ажил гарна, аль нэг өдөр та залхуурна. Тэр үеийг та өөрөө хүлээж авах хэрэгтэй тийм өдөр ирнэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тэгээд тэр өдөр нь ирэхэд за энэ бол миний урагшилж яваа замын нэг хэсэг шүү гэдгийг тэр өнцгөөс нь харж хүлээж авах хэрэгтэй. Түүнээс ч хүмүүс яадгүй гэхээр нэг өдөр юу гэдэг төлөвлөгөөгөө дагж чадахгүй болохоор би угаасаа англи хэлж чадахгүй юм байна. Би угаасаа авьяастай хүн байна. За энэ бол төрөлхийн авьяастай хүмүүсийн хийдэг ажил гэх мэт буугаад өгчдөг. За тэгэхээр эхлэхээс өмнө харах өнцгөө өөрчилсөн бол та тэр даваанд бүдрэхгүй нэ шүү дээ. За энэ бол угаасаа байдаг л зүйл. Би харин хамгийн гол нь маргаашнаас нь үргэлжлүүлээд төлөвлөгөөнийхөө дагуу явах нь чухал. За тэгэхээр маш олон хүмүүс зөвлөдөг англи хэлийг яаж сурах вэ гэхээр сонирхолтой юм дааг кино үзэх дуртай бол кино үз, дуу сонсох дуртай бол дуу сонс гэдэг юм уу. Мөн юу гэдэг англи хэлэнтэй чи үнэхээр дурлж гэдэг юм. Эсвэл англи хэлийг анханаас нь системтэй сур. За маш олон сургалтын газрууд ч гэсэн өөрсдөө рекламдаг нь англи хэлийг анханаас нь системтэй сурмаар байна уу гэдэг За тэгэхээр энэ өөрөө явсаар хагаад бид нарыг эхлэх нэг саад болдог. Жишээлбэл энэ англи хэлийг системтэй сурна гэдэг чинь өөрөө хүмүүсийг эхлэхийг юу гэдэг хориглоод идэг зүйл. За яагаад гэдгийг тайлбарлая Яагаад тэгэхээр хүмүүс эхлэх гээд тэнгуут нэгэнт эхэлж байгаа юм чинь хамгийн зөв, хамгийн чухлаас нь эхлэе гэж бодод байдаг. Системтэй сурах гэдэг. Төвөнгөт чи яадгүй гэхээр хүмүүс ингэдэг хүнээс би дөрмөө ихэж сурах уу? Би эсвэл үгээс цэжлэх үү? Үгээс цэжлэхдээ би яах вэ? Өгүүлбэрээр цэжлэх үү? Орчуулгыг харах уу? Яах вэ? Ингээд эхлэхийнхээ оронд маш нарийн зөв төгс төлөвлөгөөг хайгаад хамаг цаг алддаг. 5-6 жил ч гэсэн ингээл эхэлж чадахгүй арга судлаа л гэдэг хүмүүс зөндөө байдаг. Тэр миний танд өгөх зөвлөгөө юу вэ гэхээр эхлэх болон төгс төлөвлөгөө хоёрын аль нь чухал вэ гэдгийг нэгдүгээр та ойлгооч. За хэдүүлээ жишээ ингээд төсөөлөд үзье л да. Төгс төлөвлөгөөгүйгээр та эхэлж чадах уу? Англи хэл сурч тийм чадна. Хамгийн ихэн санаанд орсон эсвэл хамгийн анх зөвлөсөн зөвлөгөөг дагаа та ямар нэгэн байдлаар англи хэлээ эхлүүлж чадна. Харин эхлэхгүйгээр төгс төлөвлөгөөгөө та хэрэгжүүлж чадах уу? Хэзээ чадахгүй эхлэхгүйгээр юу ч хүрэхгүй, ямар ч үр дүнд хүрэхгүй та эхлэх. Тэгэхээр эхлэх гэдгийн үн цэнийг бид нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би юу зөвлөх гээд байна гэхээр танд эхлэхэд юу хэрэгтэй вэ гэхээр юу ч хэрэггүй. Танд ямар ч төгс, ямар ч тийм хамгийн сайн гэсэн зөвлөгөө танд ямар ч хэрэггүй. Нэгдүгээр та эхлэх хэрэгтэй. Танд би нэг жишээ хэлье пуучин сансарлуу нисгэд яадаг вэ гэхээр дэлхийн татах хүчнээс гарахын тулд бүх шатхуун хамаг энерги зарцуулдаг байх нь л да. Тэгээд дэлхийн татах хүчнээс гарсны дараа бүх зүйлээ салгаж хаяад ингээд жингүүдээд тэр зүг рүүгээ явдаг. Тэрнээс цааш тийм их эрч хүч энерги шатхуун шаардахгүйгээр явдаг гэсэн. Яг үүнтэй адилхан эхлэх гэдэг хүнээс хамгийн их төсвөр төвчээр тууштай байдлыг шаарддаг хүч энерги тийм ээ. Яг энэтэй адилаар та олон номнууд дээр жишээлбэл нэг хүн 100
зуршлыг бий болгохын тулд дор хаяж 30 хоног хэрэгтэй гэж. Энэ 30 хоногт би юу зөвлөх гээд байна гэхээр та хийж эхлэн өөдөн тэ сонирхолгүй санагдана, үр дүнгүй санагдана. Энэ олон бүх зүйл тань тохиолдно гэдгийг мэдээд эхлэх хэрэгтэй. Тэр зүйл тохиолдох үед харин та эсэргээрээ одоо бууж өгөхийг хооронд эсэргээрээ баярлах хэрэгтэй. Ийм зүйл тохиолдно тэ тэр зүйл маань тохиолдож чинь би яг төлөвлөгөөний дагуу явж байна. Тэгэхээр төлөвлөгөөндөө өөрөө бүтлгүүтэл болон тэ эрч хүчгүй байх тэр өдрүүдэд тусгаснаар та бууж өгөх гэсэн тэр зүйлээс өөрийгөө аварч чинь гэсэн үг. За тэгэхээр миний танд өгөх зөвлөгөө юу вэ гэхээр зүгээр ихэл юунаас гэдэг нь хамаагүй. Юунаас эхлэх нь чухал биш. Нэгдүгürt эхлэл. Одоо цаашдаа болохоор нөгөө төгс төлөвлөгөө буюу үр дүнтэй байдал системтэй сурах гэдэг чинь эхэлсний дараа та ойлгоод эхэлдэг байхгүй. Миний хийж байгаа зүйл үр дүнд хүрж ийн хүрхгүй байх гэдгийг тухайн үед та өөрөө үнэлж цэгнээд дараагийн одоо шилжилтүүдийг хийнэ гэсэн. Түүнээсээс эхлэегүй гэж та хизээч аль арга нь үр дүнтэй үр дүнгүйг та хэлж мэдэхгүй гэсэн. За ингээд англи хэл сурах гэж байгаа, төлөвлөж байгаа, бодож байгаа, төгс төлөвлөгөөний араас явж байгаа хүн байх юм бол энэхүү видеог үзээ та эхлээрэй гэж хэлмээрээ. Танд төгс төлөвлөгөө хэрэггүй. Та эхлэхийн тулд төгс байх албагүй, төгс байхын тулд та эхлэх хэрэгтэй гэж. За тэгэхээр энэ үгээр бол одоо эхлэл гэдэг өөрөө ямар чухал вэ гэдгийг одоо харуулсан байна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Түр баярлалаа.